Манай энэ яг Монгол хүний нөгөө энэ ген гэж байгаа шүү дээ. Тэртээ дөрвөө бид чинь энэ мах гурлаарай л байсан болохоор энэ чинь бидэрт нөгөө хэдэн зуун наараа дамжаад ирсэн бас нэг баг гений нэг шинж болчиход байгаа юм. Тэгээ наадан тохиол өрөөд бид чинь лавшаа гуралтай шилээ идээл явчих чавч хэрэг. За, сонь сайхан юу вэ? Тайм нөө бэлтгэлээ гээл. За, 7 хоног хэд өдөр бэлтгэлээ гэж. За, 7 хоногийнхоо 6 өдөр нээж байна. Бүтэн сайн аврал. Та яаж энэ дээр бэлтгэл зургуултаа хүчээ ирнэ. Яа бид ч гэсэн ялгаахгүй нэг 7 хоногийн 4-5 өдөр бэлтгэлээ гээл. За, наадмаас хойш амралт найр наадаа үнэлээ ачаалттай. Тэглээ ер нь бол айгүй их хөдөлгөөн их байдаг юм байна. За, таны хэлдгээр нэг 4 хоног 5 хоног нойрог явна гэдэг шиг юм боллоо шүү дээ. Өнөөдөр ч бас их сайхан өдөр энэ да. Тэгэхээр хээр гарч ирсэн. Ахта. Сайхан хээр яваад хийж өгнө. За баярлалаа. Хээр юмсдгийг цаанаа болж тий. Сийдгал дээр хийсэн хоолойгоос нэг амттай байв. Плеткэн дээр хийсэн хоолноос илүү тийм ээ. Яалт ч нэг сайн болсон юм биш үү? За энэ юу хоолой чинь шүү дээ. Энэ юу яг үнэн шүү. Яаж нэг хэрэг энэ дотор байна. Удааны хамт байна уу тийм. Яаж нэг ил гар дээр хоолыг гээр дараа нэг хоолыг аваад энэ дотор. Чи гал руу орсон чи гал зүгээр чамрууд ойртоод байсан аюултай. Айгу тоонд. Аюу энергитэй байгаа юм шиг. Тэмцээнд гадагшаа их явж исэн мэт. Юу нэг шүү. Тэмцээнд явахаар хөнгөн жингийнхэн жаавал хэцүү тийм. Хэцүү шүү дээ. Жингээ хаасна тэгэл хасгаас гадна буцаад жингээ зөв тавих гэдэг чинь өөрөө амьд. Жингээ хас чадаад жингээ буруу тавьсан хэдийн мянга сайн тамирч байсан тэгэл зуураад хөрмс натаа зайлвал барилдаа нь гарч ирсэн шүү. За энэ жил наадмаар гаралтын юм нь одоо бас нэг өөрт нэг юм төрүүлнэ гэсэн нэг юм мэдрэмж яг хэдий үед орж ер нь нэг өөртөө итгэл. Нэг тийм сайн байгаад байгаа юм шиг муу байгаад байгаа юм шиг санагдаад байсан наадмаар байна. Тэгэл дотор бол аль хэдийн өөр бол төрүүлнэгээл итгээл тэр дотроо орцоод яг тэрнийхээ хүчээр ер нь тэгээд наадмартайгаа барилцсан тэгээд. Бэртлэгийн гайгүй энэ жил. Ер нь 6 сарын 20-нд цаа нэг гуйнаа авчихсан жангараад. Бас жижигхэн бэртэлтэй болгоно ч юм сайн барилдсан шүү дээ. Харин тийм шиг лээ. Тэгж байгаа тийм ээ. Яг наадам бол ер нь бол яг одоо ингээд харж байхад бол одоо сэрүүгээс 20 минут болчихлоо шүү дээ. Тэгэхээр яг бас одоо энэ чөлөөт экспортер хичээлж байгаа. Одоо хүмүүсийн хувьд бол нэлээд давуу тал гарч ирж байгаа. Яг таг одоо зөвхөн үндэсний хөрөөр дагнж хийж байгаа хүмүүсийн хувьд бол бас жоохон сул талтай болчиход. Одоо энэ дөрөмдөө нэг захирагдаж барилдааны нэг аргууд ч өөрчлөгдөж шүү дээ. Нэг хэсэг ч юм бол барьцангой байх ч юм уу ихтэй сонгоо хүлээж өрөлдөх үү тий. Голцоо маса нэмж хүчээ нэмж одоо бол хүмүүс эсэргээр хоолоо хасаж тааруулж тий. Айлуулах жингээ нэмэхгүй гэж одоо барилдаад шүү дээ ер нь. Одоо тэгээ яалтчгүй тэрэндээ заруулаад наадам төхөд ирэнгүүт чинь сүүлийн 10 хоног 14 хоног сүүлийн 3 хоногт болцсон шилтэ болоо идэл бие айлал хөнгөрүүлээл тэгэл орж байгаа юм шиг. Тэгээ одоо дуран барилдаа тийм нэг ажиллагааны барилдаа ер нь шахдаг болчихлоо шүү дээ. Тий. Яг хөө хуучин багш нар одоо хэлдэг л байсан л да. За чи ингээд одоо наадам төгч хоолоо анхаараарай, хоолоо тааруулаарай. Бас хийдэж болохгүй шүү дээ. Ер нь сайхан нэг ясны шилтэ голцоо хоол идэх дээрээс аав нар ч тэр одоо ойр дотны хүмүүсүүд ер нь хингэлж загч байгаа биз дээ. Одоо ялангуяа танаа нутгийн том цолтой их нар ч бас хоолн дээр л ер нь бас нэлээд зөвлөгөө өгч ирсэн баг тийм ээ. Ер нь нүгэлгүй яхаа. Ер нь өгөөл тэгээд наадан тохиол өрөөд бид чинь лавшаа гуралтай шилээ идээл явчих чаач. Айго олон төрөл байт юм байна. Эмгээ, луутай, сонгонтой, сарбистай, ясны шүлтэй, тассан гуралтай, борцтой гэд
их олон төрлөө тийм ээ. Хүмүүс ер нь айгүй олон төрлөөр нь хаад өөрсдөө дуртай гарна идэг бас болох юм байна. Юу яаж байгаа бүх одоо гэж бодож байна. Хэдэн настайгаас Би бол яг тэгээд хүү спортер гэж. манай гэр бүлч тэр чигтээ тэгээд ухаан ороход л эдэр чи нөгөө наадам цагаасаа тэгээд заадны байлаа дагуулж авчдаг гэсэн болохоор тэгээд багасаа нөгөө тэр бүхий орчинд чинь спортын ордон дээр чи аав нараа дагж очиж нэг хүүхдүүдтэй нь очиж барилдах дуртай. Тэгээд нэг хүүхдүүдтэй нь очиж одоо энэ баяр сайхан зааны хүүхдүүд төр тэгээд энэ гамбол зааны хүүхд тэгээд энэ акухад аваад ирэл мөгөд дандаа бүхчүүдийн хүүхдүүд нэг ордны хажууд нэг юм жижиг өрөө байдаг гэсэн юм уу бүхчүүдийн хувцсалдаг өрөө. Тэнд ер нь ихэд таараад аав нарын шаа ороод барилдах гал орчин тэр орнд зүгээр сахилахгүйтэй л хоорондоо ноцтолтол тэгэл орчинд нь ороод нөгөө айгу хурдан нөгөө дуртай болол тэгэд болж өгвөл нөгөө бүх рүү аав явах болгонд дагаж явах сонирхолтой. Тэгэл ерөөсө бүх тэгэл нэвт орчихсон. Тэгэл ерөөсө багасаа нөгөө бүх бол нэгэл өөргөө кодлцсон гэдэг шиг ерөөсө. Тэгвэл та тэр ялгаагүй л. Хамаг ерөөсөө гэл хүүхдүүд энэ ерөөсөө гэл энэ угсаа бүх болгон хүүхдээ ингээд өвөө тэгдэг байсан. Тэгэл тэрээс би ерөөсөө бүх болох юм байна. Гэсэн ойлголттой. Тэгээ үе хүүхдүүдтэй барилдаад авчаад тэгээ цааз би угсаа бүхөөр барилдаж ер нь цааш. Монгол хүн амны бэлгээр те дандаа нөгөө тэмний хуучин одоо ингээд өвдөг байсан ч гэсэн том өвдөгтэй шүү гэл ингээл те. Тэгэл ингээл тэр чинь ингээд хүүхдийн даалт тохомсорт би нэрээ тийм хүн юм шиг байна гэл. Би бол боддтой нэ хүүхд багт одоо энэ гандхдах гэр зөвхөн аваргын дээр юу яагаад дээшээ дандаа дээшээ барилддаг том аваргууд. Тэгэл тэднийг ингээл яг юу идэх нөө яг ямар үйлдэл хийх нөө гэж бүгдийг ингээд баян ажиглчихна. Тэгээд хойд чинь тэд нар чинь нөгөө тэр бүхчүүдээ суудаг нэг доотлын нөгөө өрөө шүү дээ. Өрөөнд орж ирэл тэгээд эхнэрүүд нь хаал авчирж өгöd нөгөө чинь гурилтаа шилээд. Тэгээд одоо наадам болохоор ийм баг хоол идтэй багтаа ингэж эдтэй багтаа гэж гайхаад. Тэгээд яг өөрөө хой цагт нэг ирээд барилдахаар бас яг л тийм нөгөө юуг авчлаа юм л да. Яг адилхан. Яг эцдэг хоолойтой идэл. Тэр бүхчүүд болгоны яг амьдрал яг одоо ахуу яг идэж ууж байгаа юмнууд бол ер нь л адилхан шүү дээ тийм ээ. Чи ер нь бол Саамарса. Таиж үуч байгаа. Сахарчнаа. Ер нь хоолыг та ер нь хэр иддэг вэ? Нөгөө хоол их бөхчүүд хэр хүмүүс аяг бас нэг хоол би бол баг иддэг. Гэхдээ нэг л аяг хоол иддэг. Би болохоор ер нь айгуу тэгж бас юу хийж чаддаг шүү дээ. Их баг багаар ингээл мэрэж байна. Би ч хамгийн анх 2016 гадагшаа тэмцээж явж байцээд хамгийн анх Аз хөгжих надад болоод тэнцээсээ хүрэл мэдээлээ. Тэгж хамгийн 14 хоног хоол яваад Монгол хоолыг хамгийн их санаж ирсэн үе тэр л байсан. Би ч анх нэг Японд 2007 онд явах чинь хойч одоо бас нэг тийм юу байхгүй. Нэг шилийн нэг шууз манай ээж хийгээд өгсөн. Нөө цалин буух хүртлээ мөнгө байхгүй. Тэгэл өдөрт нэг халбаг ингээ шууз хийгээл тэгээд жоохон будаа хийгээл будаатай шилээр нэг сар амьдраад. Тэгээд сар амьдраас 10 идэл тураад. Тэгж л анх одоо бас Япон фонд очиж. Тэгж одоо Монгол хоол бол их л ханддаг байдаг ш тэрээс. Одоо таны хувьд хамгийн эвгүй барилдаанд таардаг бүх гэж байна. Одоо барилдаанд таардаггүй ч гэж яах вэ? Тэгэл би халаагүй үед л яг нэг гоё нэг халчдаг ш. Халаагүй байж байгаа би халаагүй байж байгаа одоо энэ нэг хоёрын даваач гэдэг нь оноолтын нөхдөч яг тиймэрхүү үед цочоо нэг арилаагүй байгаа ш тэр. Тэв үед л байт. Тэс одоо яг нэг барилдаанд таарахгүй ч байхгүй л дээ ер нь тэгэл тааруулж л барилдаа ш. Гэтэ хамгийн эвгүй хүмүүс юу хүмүүс боддог. Гэтэ нэг өдөөний нөгөө ах нар ингээд буцтаа гараад ирсэн ах нар байдаг ш. Тий нэг ийшээ цочих хөстэй ийшээ цочдаг тий. Тийм хүмүүс эвгүй боддог. Гэтэ нэг эвгүй нэг унцах гадаага юм шиг оргоод тэгсэн мөрс айгүй ярьтай тэр чинь. Тэр явж тэр нөгөө яг юм хар ажил хийдэг.
Яг нэг тийм нэг юм шөрмөслөг хүмүүс байна шүү дээ. Тэд нар ч аягүй юу гэдэг. Тэгтээ ялцчих байна. Давж үзэг үх байна. Байна. Хим бэ? Үнэхээр чи би одоо Хаж үзээгөө. Тэгэхээр зүүн талтай үнтэй ер нь бас тий. барилдахад бас жоох Яг юу тийм байна. дашаа дээр мэдрэмжтэй гэдэг болохоор яг тэн дээр айгу юм ботондоо хэд таарсан вэ? 3 тарсан. 3-0 юм уу те? Ер нь айгу бас дашаа дээр нөгөөдлөөс Яг хаяад идэг те. Ер нь бол юм ботхонтой бол ер нь бол одоо дахиж бол таарах магадлал цэвэр нь бол их баг. өндөр юм шүү дээ. Одоо таад бол маяр чи юм ботхон таад бол ер нь хоорондоо заавал нэг даван дээр Аль нэг даваа дээр тааруулах нь одоо таа шийдэх нь 2-3 жилтэй. Хэвээр. За ер нь хоод болж байгаа шинжтэй да. Ахта цаанаас авах аяга утгүй да. Хэрэг басны цаанаа юм жигтэй шүү. баг идэгтэй шүү. Аяа чатан газ ичсэн. Баба. Нэг юм дайгус. Ось янзэр болсон шүү дээ. Асаа. Хэрэг л ардар шалцаа болчихсон гэдэг. Гоё биш үү? Гоё юм байна. Зүгээр идмээр байна. Гэнэ ил гал дээр байгаа нэг юм утцсан нэг махсах байдаг шүү дээ. Яг тийм амт байгаа шүү дээ. За хоол сайхан боллоо. Оо сайхан боллоо. Бой хавирахта хуралтай шүлгээд бас нэг юм бэлэн бүтээгдэхүүн гарч байгаа юм байлаа. Энэ бол 20 минутын дотор болчтой бас ийштэй аваа явахад аяг маяг гос нэг үдлээ. Амар юм билээ. Боодож хэрэгэл авсан. Тий, шууд шаардсан билээ тэхэн дээр усаа хийгээл 20 минут авлаа. Тэгэл Хаз хэрэгтэй зөв наалмал хэрэгтэй. Яг тийм юм шиг бодлоо да. Өөрөөр дотроо хаалгатай байсан. тийм үү, нэг удаагийн хадгалтай. Тэр юм. Тэгээд ерөөсөн нэг сандал зөв шууд гадаад. Энэ жил ер нь наадмын даваанууд ер нь яг одоо хүнд барилтаа бол бас нэг золгосон барилтаа баг хийгээгүй тий. Тэ энэ ч надад ч юм золгоогүй шүү. Ер нь бол харцсангүй. Хүмүүст л амархал юм шиг харагдаад байгаа. Дотроо бол бас үзэж авч нэг хамгийн гол нь яг барилдахад бол нэг нэр өвтгөн байгаа үз. Барилдаанаас бусад одоо ингээд амралтын үед нэг даваанаас орох үе цаг хугацаанд тэгэл айгүй хэцүү бод. Яг нэг дотор хүн цаагаас өчлөө Тэгж явах тий. дотор хүн за чи дотор мод нэг өөдчих гадаад юм уу тэгээд тэр үедээ үдсээр байгаа л юм. Төрүүлэх хүртэл ер нь тэгэл жоо сандрал байгаа л байгаа шүү дээ. Ер нь бол байсан шүү. Ер нь бол додоод авчаад 8-ын даваан дээр гарах үед бол айгүй хэцүүсэн. Одоо манай аймагч би ямарс өөрөө ямарс нэг сайхан заан болчих гэсэн бодолтой. Тэгээд ямарс заа болонготой заа ямарс манай аймагч өөр жилийн заан байхгүй дээ. Бодож байгаа боловч за Батмагны чи одоо л төрүүлэхгүй бол дахиад дараа жил надад жарлсан болох гэдэг шиг гэсэн бодлоо ирэл. Хонгор нутаг гэдэг дуучаар аманд орцсон байсан. Тэрээс энэ л нөө найзууд байж нийтийн таарахаар хонгор нутгийг айдаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нутгийн бүх төрүүлэгч одоо тийм олон хүнд нөлөөлж штэ. Тэрнтэй нэг битээ таарчаасаа гэж бодож ирсэн мөх байна уу? Зөв бид бүрдүрс ороод яг энэ жилийн барилцсан юм багсаа би чаг санагдсан шүү. Тэгээд яг тухайд тэгээд би бариад үдчихэж хаад заавар хүмүүс цаанаас л нэг өөр орж ирдэ. Гэсэн бодол төрсөн шүү дээ. Үедээ харахад нэг хүн харахад амархан дохоод ингээд ажиж байгаа юм шиг боловч
тэр хүний цаатлын бие өргөнө эзмэр гэсэн. Яг барьцалдаад авсан бол чи бас нэлээ Юу биш. нэлээ бас юу ах бензин ундарч ижил дараагийн аваад шүү тийм үү? Тэр өдөр тэгэл ямарс нэг тохоод буцаа аврах тэнд айгүй их чангарсаг тэгэл. Эхлээд нэг хамгач чинь нэг тогтоож авчлаа гэж. Тэгсэн. Дараач дараа дахиад хоромтлаа л гэж бодсон. Яг л гэсэн. Энэ улсын наадам төрүүлж үзэх ер нь мэдрэмж яг ямар байдаг вэ чи их олон өдөр утсан да. Зарим бөхчүүд бол бараг тэгж байгаа шүү дээ. Би төрүүлүүл юм уу цол авал ингэж гүндээ мүндээ гэж боддоо шүү дээ. Бүгд л тэгэл боддоо шүү дээ. Манай бимж орцсон болчих чинь харцаг болчихвол ингээл хургаа ингээл гүүгээл. Тэрийг өмнө бас өөрөө хэлдэг байсан те. Хэлдэг ч юм уу ингээл нэг дуудна гэж байдаг шүү дээ. Тий. А би цол авал нэг ийм одоо сэтгэл хөдлөлөө нэг ингэж илэрхийлнэ гэж нэг хурд авдаг ч юм уу те. Зарим нь бол одоо Скот аваргал одоо 2000 онд ч барыг тэр наадмын талбагч марг 2 бүтэн ингээ хурдтай ингээ тойрч. Тэр хүн бол тэрийг арай ч үж ядраал одоо төрүүлж байгаа шүү дээ. Тэгэхэд дахиад тийм нөөц bay шүү гэдгийг бас хүмүүс. Би яг тэрний чинь нэг тод жишээ бас би энэ жил 5 сарда би ингээ айгүй юм бодоод байж ихнэр намайг ой чи юу бодоод байгаа гэж нэгээд удаалаад байсан юм. Тэгээд үгдгүй би харин улсын наадам төрүүлчихэд намар заалын барилдаанд гарахтаа ямар ч байсан тим алгаа шуудаг малайгаа тэгж хийлгэн тэмдгээ тэгж хийлгэн тим хотл өмсөн тим зодог шуудагт намрынхаа нээлттэй ягаан талбай хар хотолтой намар зэйлэн барилдаанд гарыг гэж одоо бас нийлэм тэгж удаад гисэн. Энэ бод юу савчтай байна. Бүр нэг дотор нэг тим орж ирсэн нэг. Тэгээ хос шин нөгөө далбай гутал мутал солихороос дагаа нөгөө сэтгэл бас ихгүй засагддаг. Яг тэрнтэй адилхан би ч 24 он төрүүлдэг жилээ гутлаа солиод далбай шуудгаас солиод бүх юмаа сольж байгаа байхгүй. А тэгээ нөгөө дахиад нөгөө өөрөө нэг өөр хүн болгож бас орж ирж шүү дээ. Тэгэхгүй бол хуучин юмтай ч бас удаан байгаа та сэтгэл сэрэхгүй шүү дээ. Тэр бас нэг тэр ховцсны нөгөө шин гэдэг шиг бас нэг далбай шуудагаа шинжлэгч өөрөө бас нэг тийм сэтгэл зүйд бас их тийм гоё. Харин өнгөлөг болоод байгаа ч өөрийгөө бас өөрчилж байгаа ч юм уу нэг сэтгэлээ сэргээж байгаа бас нэг сэтгэл зүйн бас нэг тийм юу өгж штэ нэг хүч. Би ямар ч байсан тэгээд ер нь тэрний гарч юм болоо. Ярсан 3-4 өнгөнд албаа өмсөд үтсэн шээ. Тэгээ нэ. Өөр тухайн үед л нэг өөр мэдрэмжтэй байдаг л. Өсөж сулаа нэг өнгө орохгүй бол шинэ хувцаа өгдөг шиг те. Яг тэр шиг бас далбай шуудгаас солихоор ч бас нэг гоё дагаад бас нэг өөр хүн болцсон ч юм шиг. Та одоо 24 оныг дарахаар болох наадмын хатлаар нэг өөрөө ямар бас яг үйл төрөнд хүмүүс байна. Гөө яг гоо тэгээд би ч одоо дандаа нэг хуруудтал нэг л болж ихгүй байгаа гэсэн тэгэл за одоо тэгэл болов болохгүй гэж одоо тэр нэрс шийдсэн мэхийгээл тэр ч одоо 22 онд ч бол бас энэ хайж явж байгаад баг барилдааны агуулгын 80% авч явж байгаа тэгэл нэг мэтгэл дэше харцлаа байж байгаа шүү дээ. Тэгэхээр хоёр нь юмд бас нэг хит их хүсээд байх талаар бас тэр зодонд хүрч чадахгүй байгаа л юм байлээ. Одоо бодохоор сүүлд бол нэг тэгэж нэг амар хүчлээгүй зүгээр за сайхан аль хүртэл яваад үзэл болох хүртлээ барилдаад үзье гэж одоо л барилдсан. Тэгэл тэр яг ер нь тэгээд яг бас олон жилийн бас энэ чинь нэг тууштай хөдөлмөр яг тэр нэг юмд зорих те тэр зорьсон зориг гэдэг юм чи яг харахгүй тэгээд хүний өөрийнх нь бас нөгөө зүв явсны шагналын болов гэж боддоо шүү дээ. Тийм тийм. Би чинь яг тэр таныг 24 оны наадмыг үзээд угаасаа яг дарахаа урах гэдэг цолыг өсчөө дуудуулсан. За энэ бас тоорхон тохиолдод нэг стадиум дуус тэгээд сэрдэг дуус бол үнэхээр гоё байна гэж. За ахыг хамгийн их нэг намрын заалны барилдад гарч байгаа. Яг нэг дарахаа урагны задаад төргөөс ингэ завчсан гэсэн бодлоо авч сайхан эд сэвшиг образ тэрний образ зүйлсээс санагдаад байна. Тэглөө. За, хоёулаа сайхан хоолоо шингээг нэг сайхан зодохчих уу. За тэгээд байх. За.